За сайн байцгаана залуусаа шинэ 7 хоногийн мэнд хүргэе. За мэдээж 7 хоног болгоны эхний өдөр бол маркет overview буюу өөрийнхөө idea санаагаа бол хуваалцаад явдаг. За ерөнхийдөө оруулаад нэг хэд хэдэн удаагийн дугаар бол оруулсан байгаа. Тэгээ ер нь зорилго нь хэм бол манайхан сигнал гэж авахаас илүүтэйгээр за энэ хүний idea ийм байгаа юм байна, минийх юм байгаа юм байна гэсэн байдлаар хандуулах зүгээр шүү. Тэгэхээр би бол яг өөрийнхөө эх 7 хоногт төлөвлөж байгаа ослуудаас та хэдэ санал асуулга аваад хамгийн их одоо санал авсан 2-3 пэр дээр бол яг ID-гаа хуваалцаад явдаг. За өнгөрсөн 7 хоногийн хувьд бол Found Yen, USDN, US30 гэсэн онцлог байсан. Тэгээд ерөнхийдөө бол ихэнх таамагуд нь бол гайгүй сайн явсан. За жишээлбэл Found Yen дээр бол өнгөрсөн 7 хоногт эхний таргет бол энэ орой хүртэл хашиг явуулнаа гэд энд байхад нь бол хэлжсэн. Тэгээд ерөнхийдөө бол таргет хүрсэн. За тэгээд өнгөрсөн 7 хоногт миний хувьд бол Found Yen дээр төлхөө арилжаануудаа хийсэн. Gold дээр бол өнгөрсөн 7 хоногт ямар нэг idea бол байгаагүй. За USD-ийн хувьд бол доошоо за Pivot 78 төвшин рүү 79 төвшин рүү оруулчих гэсэн ишиг бол орж ирэхгүйгээр дэшиг бол өссөн. Тэгэхээр энэ арилжаанд бол missed буюу арилжаага алдсан гэсэн үг. Одоо орж чадалгүйгээр өнгөрөөсөн гэсэн үг. За Gold-ыг бол өнгөрсөн 7 хоногт бол хараагүй. Swing арилжаа нийцсэн байсан болохоор хувьдаа бол day trade буюу одоо богино арилжаанууд бол нээхгүй гэдэг ерөнхийдөө бол idea хуваалцаагүй. За миний хувьд Gold дээр гэх юм бол за манай яг Instagram-ыг дагдаг хүмүүс бол харсан баг те ерөнхийдөө бол sale арилжаанд орцсон байгаа. Гэхдээ ер нь одоо нэг pullback доошоо явах болов за нэг те дундын хугацаанд нэг 1-7 хоног 2-7 хоногийн хугацаанд нэг sale бирж хандлага бол үргэлжлэх байх гэсэн тийм одоо бодлоор sale арилжаа шалгаж үзсэн. За тэгээ одоогийн байдлаар бол гайгүй ашигтай ингээд явж байгаа. За энэ 7 хоногийн хувьд гэх юм бол Found Yen-ийн хувьд эхлээд ярьчээ. Мэдээж Found Yen болон Gold, USD гэсэн гурван онцлог дахиад сонгогдсон байлээ. За тэгэхээр Found Yen дээр бол миний харж байгаа өнцөг гэх юм бол ер нь ингээд удаан хугацаанд арилжаа хийгээд эхлэхээр ер нь зураглал шинжилгээ энэ төр бол аюу симпл болоод хувирчдаг. Тэгээд нэг хайхтар юм бол зурж тэмдэглэдэггүй. Тэрийг бас сайн ойлгоорой. Ерөнхийдөө бол анх бол бүх зүйлээ ингээд зур тэмдэглэх гэдэг байсан бол одоо бол ер нь гол поинтуудаа л хардаг болсон гэсэн үг. За Found Yen дээр миний хувьд бодож байгаа idea санаа гэх юм бол үргэлжлээд uptrend дахиад дээшээ нэг импульс хөдөлгөөн орж ирэх болов гэж бодож байна. За энэ дээр бол зоонууд гэх юм бол ерөнхийдөө бол за энд нэг зоон байгаа. Гэхдээ ийшээж баг явах нь юу л бол доо гэж хувьдаа бодож байна. Яг ийшээгээ эрдгүү маркет дахиад нэг иймэрхүү хэмжээний өсөлт бол гарч ирэх бах. Тэгээ энийг шалгаж магадгүй, шалахгүй ч гэж магадгүй. Тэгээ нэг иймэрхүү хөдөлгөөн хийчээд харин нэг доошоо дахиад уналтын хөдөлгөөн маань үргэлжлэх байх гэж бодож байна. Одоо яг энэчнээс шууд унна гэж бол бодохгүй байна. Яг үндсэн хандлага гэх юм бол ер нь бол тренд бол яг өнгөрсөн жилийн 11 сараас хойш бол ер нь уналтын трендтэй яваад байгаа шүү дээ. Нэг юм доошоо чиглэсэн. Тэгэхээр энэ доошоо чиглэсэн уналтын хөдөлгөөн маань дахиад нэг одоо ийм хөдөлгөөн орж ирчээд үргэлжлээд явах болов. Үргэлжлээд явахаараа нэг доод евролоо нэг шалгачаад дахиад нэг ийм хөдөлгөөн орж ирчээд за тэгээд магадгүй дээшийг аптрend үргэлжлээд явах байх гэсэн бодолтой байгаа. Тэгэхээр энэ 7 хоногийн хувьд гэх юм бол Found Yen-ийг дахиад л дээшийг харах болцоод байгаа. За тэгээд 4 цаг дээр жишээлбэл candlestick-ууд маань бол их эвтэйхэн харагдаад байгаа. Тэгэхээр одоо орж ирж байгаа энэ хөдөлгөөн жишээлбэл энэ дээрээс те энэ за demand бүсээс бол дээшлээд дахиад өсөлт ирсэн харагдаад байгаа. Тэгэхээр энийг сайн ажиглаад энэ өсөлт маань үргэлжлээ дахиад энэ дээд байгаа оройгоо аваад үргэлжлээ явах юм бол бид нар бол яг дундын хугацааны трендээ бол хараад за энд байгаа өсөлтийн трендийг үргэлжлээ дахиад явах юм байна гэдэг утгаараа л арилжаа хийнэ гэсэн үг. Тэгээ ямар ч ихний зооныг аваад бол доошоо уналтын pullback хөдөлгөөн орж ирсэн. Тэгээ энэ хөдөлгөөн маань үргэлжлээд магадгүй те ингэсгээд ороод ирсэн бол бас байдал өөрчлөгдөх байсан боловч энэ чинээс rejection аваад дахиад ерөнхий хандлага буюу одоо тэгээ зах зээлд байгаа байрууд болон селлерүүдийн хандлагыг ажиглахаар ер нь бол дээшээгээ тэмүүлээд байгаа ажиглагдаад байна. Тэгэхээр миний хувьд дахиад дээшээ өсөөд за үндсэн яг өсөлт биш уналт эхэлсэн оройноосоо татаад үзэхээр ерөнхийдөө pivot төвшний нэг юм биш. Pivot төвшний нэг тийм нэг 78.6 за боли 71 төвшин лөө ч юм уу те орж ирэх болов гэсэн тийм бодолтой байна. Тэгэхээр энэ 7 хоногийн хувьд дахиад ерөнхийдөө хандлага бол дээшээгээ харагдаж байгаа шүү. За Gold-ийн хувьд бол би одоо дахиад доошоо хөдөлгөөнд орж ирээд дахиад уналтын хөдөлгөөн үргэлжлээд за тэгээд ерөнхийдөө бол daily за энэ имбаланс руу орж ирээд нэг зогсох болов гэж бодож байна.
ийшиг орж ирж болон за үргэлжлүүлээд бүр уналд орж ирлээ гэж бодоход за өмнө саяны өсөлт эхэлсэн зон буюу за нэг энэ хавцаар орж ирж магадгүй бах. За тэгэхээр ерөнхийдөө бид нар голдын хөдөлгөөнийг ажиглаад үзэхээр энэ өсөлтийн хөдөлгөөний pullback нь одоо нэг ингэсгийж орж ирэх болов гэсэн тийм хандлагатай байгаа гэсэн үг. За тэгээд магадгүй дахиад үргэлжлээд өсч болно. Индикаторын хувьд гэх юм бол би нөгөө нэг RSI-ыг бас заримдаа яг том цаг дээр бол ашигладаг. Тэгэхээр том цаг гэдэг нь одоо 4 цаг, daily, weekly гэсэн цагууд орж ирж байгаа. Тэгэхээр RSI-ийн хувьд ажиглаад үзэхээр юу үүсэж байгаа гэхээр нөгөө нэг divergence гэдэг зүйл үүсэж байгаа. За байнга бол ашигладаггүй шүү манайхаа. Байнга бол ашигладаггүй. Хаяада одоо том цагаар те ийм огцом одоо удаан хугацаанд үргэлжлээд байгаа өсөлтийн oversold болон overbought буюу хэд их худалдаа авалт, зарлалт хаана үүсэж байгаа вэ гэдгийг харахын тулд заримдаа RSI-г гаргаж иж ашигладаг гэсэн үг. За жишээлх юм бол RSI индикатор маань одоо ингээд divergence буюу индикатор дээр нэг юм lower high үүсгээд байгаа мөртлөө чартн дээр бол ингээд higher high үүсгээд байгаа тохиолдлыг бид нар divergence гэж нэрлэдэг. Тэгэхээр ингээд ороод ирэхээр том цаг дээр жишээлбэл индикатор нь өсөөд уг нь бол график буюу line график дээр одоо higher high хийгээд яваад хахад индикатор дээр бол lower high хийгээд байгаа учраас энийг бол overbought буюу хэд их худалдаа авалтууд жоон хөөрөл үүссэн байна гэж үздэг гэсэн үг. Тэгэхээр ер нь одоо чартныхаа ерөнхий нөхцөл байдлыг ингээ харсан ч тэр одоо нэг жоохон уналд орж ирэх болцсон байх гэдэг хандлагаар зүгээр бага посоор сел арилж шалгацсан байгаа. Тэгээ энэ маань бол доошоо таргет нь эхний ээлжинд энэ болон эдгээр зоонууд дээр бол за энийг бүгд нь ингээд авцсан ч болно. Эдгээр зоонууд дээр ирээд за тэгээд яг нэг яахыг ажигладаг ч юм уу те. За weekly дээр хараад үзэхээр бас л ялгаагүй divergence үүссэн. За 4 цаг дээр бол бас л ерөнхийдөө бол divergence үүссэн байна. Тэгэхээр иймэрхүү тохиолдолд бол бас байж болно. Яг RSI-г бусад үед ашиглах гэхээр бас жоохон зөрүүд байдаг. Тэгэхээр яг иймэрхүү өсөлт илүү давмгаалаад ер нь бол селийн хөдөлгөөн байхгүй удаан өсөлт үргэлжлээд ирэхээр яг хандлага нь хаашаага байна вэ гэдгийг харахын тулд хаяа нэг зарим нэг индикаторыг гаргаж ирж ашигладаг гэсэн үг. Тэгэхээр би голдыг бол эхний ээлжинд ямар ч сан энэ лов руугаа дайраад за доошоо нэг энэ интернал төвшинлүүгээ бол ороод ирэх болов гэсэн тийм хандлагатай бодолтой байгаад байна. Тэгэхээр энэ 7 хоногийн хувьд магадгүй жоохон сел арилжаа үргэлжилж магадгүй ерөнхий яг дунд хугацааны буюу одоо яг нэг цагийн хөдөлгөөн дэр ингээд ажиглаад үзэхээр ер нь бол даунтрендийн хөдөлгөөн бол ажиглагдаад яваад байгаа гэсэн үг. Тэгэхээр бол яг энэ дээрээ сел орж чадаагүй бол одоо нэг шалгаад стоп лоссыг бол энэний дээхэн талд нь бол за нэг энэ хавьд ч юм уу те тавиад доошоогоо нэг энэ хүртэл сел харчиж болно жоохон удаан хугацаагаар гэсэн үг. За яг одоогийн байдлаар day trade хийхэд голд дээр жоохон төвөгтэй байгаа. Тэгэхээр миний хувьд бол жоохон байрсан за нэг харсан те нэг шалгасан арилжаанууд л хийнэ үхээс биш яг day trade дээр ороход бол яг чиглэлийн хөдөлгөөн тодорхой болоогүй байна. Тэгэхээр ер нь жоохон day гэхээс илүүтэйгээр жоохон mid-term арилжаанууд хийгээд явуучвал гэсэн тийм бодолтой байна. За голд дээр хэдүүлээ нэг жоохон back test маягийн ч юм уу те нэг боломжийн хувьд ярилцаад үзэхэд бол юу болсон бэ гэхээр ер нь одоо миний ашигладаг аргачлалаар гэх юм уу одоо тийм миний хардаг өнцгөр 7 хоногийн 3 дахь өдөр ер нь ханшийн одоо яг нэг дээд цэг буюу доод цэг те эсвэл одоо нэг юм reversal буюу тренд эргэх магадлал өндөртэй гэж үздэг. Тэгэхээр одоо ингээд хэдүүлээ нэг өдрөөр нь зааглаад нэг харчээ. Өдрөөр нь зааглаад харчхаар 3 дахь өдрийн өсөлт орж ирээд за тэгээ 3 дахь өдөр бол нэг юм хай ханш тогтоочоод 4 дахьд энийгээ шалгаж орж ирснээ унаад энд ерөнхийдөө бол нэг эвдрэл маягийн зүйл хийсэн. Одоо гэхдээ энийг бол эвдрэл гэж хэлэхэд хэцүү байсан. Тэгээд 2 дахь удаага буюу ерөнхийдөө одоо нэг манайхаа shift хөдөлгөөнийг буюу яг тренд эргэж байгаа хөдөлгөөнүүдийг танихад жоохон хэцүү байдаг шүү дээ. Яг liquidation хамаад байгаа мó эсвэл яг sweep хийгээд байгаа мó те эсвэл одоо яг ямар нэгэн тийм хуурамч хөдөлгөөн хийгээд байна гэдгийг танихад жоохон хүндрэлтэй байдаг. Back test хийгээд ч юм уу те ингээд яг өнгөрснийг харахад бол амархан. Яг бодит цаг дээр жишээлбэл энэ тохиолдол дээр ингээ ороод ирэхэд бол хэцүү байхгүй. Нэг цаг дээр зүг татцсан ингээд гандлыг бол яг хамаад байна уу эсвэл яг бодит хөдөлгөөн хийгээд байна уу гэдгийг бол мэдхэд ер нь хэцүү. Тэгээ мэддэг байсан бол бүх хүмүүс ашиг юм. Тэгэхээр тухайн мөчид миний хувьд яадаг вэ гэхээр эхний энэ хөдөлгөөн дээр буюу эхний энэ хуурлын хөдөлгөөн дээр зүгээр ажиглалт хийгээд за тэгээд энэчнээс орж ирж байгаа импульс хөдөлгөөн маань дээшээ гарч ирэхдээ гол нь одоо энд тогтоогоод хаяа тогтоогоод орж ирээд дахиад өсөж гин үү эсвэл унаад дахиад хоёр дахь удаага одоо shift хөдөлгөөн хийгээд ингэж одоо тэ lower low хийж гин үү гэдгийг нь анзаардаг гэсэн. За тэгээ хоёр дахь удаага shift хийсэн тохиолдолд бол жоохон арай нэг жоохон ихтэлтэйгээр окей одоо нэг сэл шалгаад үзье гэдэг ч юм уу тиймэрхүү хандлага байдаг.
За тэгээ өнгөрсөн 7 хоногийн хувьд гэх юм бол Robinhood Club-аас Ялт Plaza дээр бол нэг 150 арилжаачтай хамт 7 хоног 5 хоног бол ингэж лайв арилжаа яг бодит дансаар хийсэн. Яг дансаа харуулад адилхан дансаар цэнэглээд хүмүүстэйгээ адилхан ашиг алдагдлаа аваад ингэ явсан. Тэгээ нийтдээ нэг 33% өсөлтийг бол лайв арилжаан дээр үзүүлсэн. Тэгээ би лайв арилжаан дээр бол хийсэн. Бид нар бол Golden дээр scalp арилжаа хийж байхдаа бол энэчнээс sale арилжаанд ороод за тэгээ ер нь бол нөгөө нэг лайв арилжааны танхимаар орж байгаа цаг дуусж байгаа учраас би арилжаанаас гарлаа. Гэхдээ ер нь бол Gold доошо 3000 хүрэх хандлагатай байгаа учраас та сэлэ бариад барихан бариад ингээд үлдэж болно шүү гэд хэлсэн. Тэгээ энэ дээрээс яг энэ уналтан дээрээс ашиг хийсэн хүмүүс ч ер нь бол байгаа хаацсан хүмүүс ч байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ уналтыг бол ерөнхийдөө бол энэ хоёр дахь шийдвэрлэх хүмүүс баталгаа авч бол арилжаанд орсон гэсэн үг. Тэгээд за тэгээ одоо явж байгаа хөдөлгөөний хувьд гэх юм бол Gold дээр жоохон эвгүй би нэг иймэрхүү паттернд жоохон дургу. Тэгэхээр энд маань бол үргэлжлээд ингэ явчих магадaltaй байдаг учраас зүгээр энэ дээрээс сэл орсон байвал арилжаагаар барьж болно л гэж байгаа гэсэн үг. За тэгээ доошогоо бол ерөнхий харж байгаа үнцэг бол өөрийнхөө одоо толгой дотор байгаа ID-га хуваалцахад бол доошогоо нэг 2940-өөс 60 те 50% руу ороод ирчих боломж бол харагдаад байгаа. За нэг юм байна Gold дээр. За тэгээд гэхдээ энэ дээр төвшин рүү орж ирлээ гэдэг нь тренд маань эргэжиж байгаа гэсэн үг бол биш шүү. Тэгээ Gold-ын тренд бол still up trendтэй явж байгаа. Зүгээр энэ нэг сүүлд өссөн өсөлтийн зүгээр pullback correction засвар хөдөлгөөнд орж ирэх магадaltaй л гэж үзээд байгаа гэсэн үг. За тэгээд USD yen дээр болохоор зэрэг ер нь яг хав DXY хэдүүлээ ажиллаад долларын хөдөлгөөнийг хэдүүлээ ингэ ажиллаад үзэхээр юу ажиллаа юм л да. Өсөлтийн хандлага жоохон үзүүлж орж ирж байгаа. За өнгөрсөн саруудад бол бидний яг таамаглаж ирснээр бол Gold-ын хөдөлгөөн маань энэ төвшин дээр орж ирээд доош уналт pullback орж ирнэ гэсэн одоо эдгээр цугларсан төвшингүүд дээш нь хамж орж ирээд унах байх гэд таамаглаж ирсэн бол яг таамаглалын дагуу орж ирсэн. Гэхдээ одоо бид нар яах вэ гэхээр одоо энэ чинээс weekly дээр үлээ monthly дээр үлээ monthly дээр харахаар одоо яг нэг юм Gold биш долларын нэг юм шийдвэрлэх зон дээр ирчээд байгаа гэсэн үг. Одоо энэ чинээс хэрвээ Gold юу DXY маань өсөлт үзүүлээ дээшээгээ жоохон татаад те. Тэг гол нь энэ 3 дугаар сарын гандл нь өөрөө энэ сарын гандл нь өөрөө нэ дээрээ юм зүв мүү байхгүй юм гандл гарч ирээд байгаа. Тэгээ энийг би жоохон ажиллаад харъя. За тэгээ энэ сар бодлогын хүү бол хэврийг нь үлдээсэн. За ерөнхийдөө бол долларыг дахиад магадгүй доошоо явчихч магадгүй гэж бодоод байгаа. Тэгээд харъя. Тэгээ энэ төвшин дээр ирээд магадгүй доошоо дахиж нэг хатгачаад өсхийг бол үүсэхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ эдгээр левел дээр ирээд яг Gold яах вэ биш доллар яах вэ гэдгийг хэдүүлээ ажиллах хэрэгтэй. Тэгээ яг энэ төвшин дээр бол ингэж орж ирчээ дээшилчих бас магадaltaй. Тэгэхээр миний хувьд бол USD yen дээр бол яг ч бас шууд дээшээ харж чадахгүй байна. Гэхдээ яг долларынхаа хөдөлгөөнийг ажиллаад үзэхээр бол дахиад нэг доошоо хөдөлгөөн уг нь бол орж ирчээд өсвөлийг хайтайхан байна. Ирчээд өсвөлийг хайтайхан байна. Тэгэхээр day ярилцаанда манайхан аль болох одоо USD хослууд дээр USDXX гэсэн хослууд дээр бол аль болох дээшээгээхээс илүүтэйгээр жоохон доошоо хандлагатай харуул их зүгээр баг. За тэгээ одоо өнөөдрийн жишээлбэл candle USD yen дээр жишээлбэл доороо зүүгүү daily candle гараад ирсэн явж байгаа чинь тий. Тэгэхээр одоо яг энэ доошоо явж байгаа энэ нэг трендийг хадгалаад дахиад нэг бие өгнөл нэг доош нь явуулчих гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр ингэж нэг орж ирчээд тий магадгүй энэ ловыг нэг хамчаад ч юм уу тэгээд нэг ингээд ороод ирвэл их цэвэрхэн safety арилжаа болох гэдэг. Тэгэхээр яг одоогийн байдлаар бол USD yen дээр бол энэ 7 хоногт бол ер нь би болж өгвөл доош гарна. Тэгээд ерөнхий хандлагыг ажиглаад за ер нь бол DXY буюу долларын хань шиг бас нэлээд сайн ажиглана. Мэдээж йенийг бас ажиглах хэрэгтэй. Гэхдээ ер нь бол долларыг төлхөө ажиглаад хэдүүлээ яг энэ зон дээр яг ийм паттерн жоохон эвгүй шүү. Одоо яг өсөлт үзүүлэх гэж байгаа юм шиг мөртлөө дахиж нэг ингэж хатгаж орж ирдэг хөдөлгөөн бол байгаа. Тэгэхээр энэ хөдөлгөөнийг хүлээгээд орж ирснийхэн дараа харин аптрend рүү харуулах зүгээр баг. За ер нь бол тийм төлөвлөгөөтэй сууж байна. За тэгээ US 30-ын хувьд ерөнхийдөө өнгөрсөн 7 хоногийн өвөр хувьд хэлсэн. Одоо US 30-ыг бол авахд бай арилжаанд ороход бол нэлээд эвтэйхэн зон дээр ороод ирсэн байгаа шүү гэдээ ер нь бол хэлж ирсэн. Үзээгүй хүмүүс байх юм бол магадгүй тэгээ худлаа яриаг учраас өмнөх 7 хоногийн overview-ийг үзчих юм бол ойлгомжтой болчихно. За яг 7 хоногийн өмнө YouTube дээр орсон бас юу байгаа. Бичлэг байгаа. За үтсэн хүмүүс байх юм бол мэдчихэж байгаа бох те. Тэгээд US 30-ыг бол дээшээгээд ер нь бол still uptrend рүү бол харж байгаа учраас болж өгвөл боломжтой зоноос нь бай арилжаанд орох гээд хүлээж байгаа. Миний хувьд яг одоогийн байдлаар бол баталгаа ер нь бол
авчихсан байгаа. Тэгэхээр доошогоо дахиад нэг одоо энэ үүссэн байгаа gap-ыг нөхөөд тэ магадгүй өнөөдөр маргааштай ингээ ороод ирвэл нэг ийм хөдөлгөөн орж ирж магадгүй гэсэн үг. Тэгээд weekly дээр үүссэн байгаа нэг одоо энэ хөдөлгөөн одоо энэ gap буюу зайг нөхөж орж ирээд энэ дээдлийнхаа order block руу бол ороод ирчих ер нь боломжтой гэж хараад байгаа учраас US 30-ыг бол индексийг бол доошоо дахиад нэг жоохон уналт ороод ирвэл ерөнхийдөө баярлалчанд орё гэсэн төлөвлөгөөтэй байгаа гэсэн үг. За тэгээд тиймэрхүү байна төлөвлөгөөний хувьд гэх юм бол за тэгээд их энгийн зүйлсийг хэдүүлээ харах хэрэгтэй. За ер нь трендээ дагаж арилжах хэрэгтэй. За өөр анхааруулах зүйл гэх юм бол нэх айхтар одоо 100% win rateтэй эсвэл 80%, 90% win rateтэй хүн бол одоогоор бол байхгүй байгаа шүү. Тэгэхээр өнгөрсөн түүхтэр янз бүрийн юм ярьдаг тийм хүмүүсээс илүүтэйгээр ерөнхийдөө бол зүгээр яг үнэн боддороо зүгээр л яг та хэд ID-гаа хуваалцах буюу ийм санаатай байгаа. За тэгээд дараагийн 7 хоногт магадгүй хэвэл одоо энийгээ чеклээд харж штэ одоо жишээлбэл found-ийн дээр би энэ 7 хоног ийм таамаг өгсөн болвол энэний дараагийн 7 хоног энэ үнэхээр биелсэн байна уугүй юу гэдгийг ингээд хараад чеклээ яваад байгаа гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө found-ийн дээр market overview оруулсан цагаас хойш ер нь гайгүй таамаглалын дагуу яваад байгаа gold дээр ч гэсэн. За хамгийн асуудалтай pair нь USD-yen байгаа. USD-yen болохоор зэрэг сүүлийн яг нэг сараас хойш байна уу? Хаана нэг сар гэдэг чинь. За энэ хавьяас энэ уналд орж ирээд жоохон толгой эргүүлээ. Доошогоо за тэгвэл энийг авах юм байна гэдэг даун тренд рүү харж байгаад одоо ерөнхийдөө өсөлт рүү хараад байгаа мөртлөө дахиад болоог байгаа юм шиг хандлага ажиглагдаад байгаа учраас жоохон эргэлзээтэй ингээд байна гэсэн үг. Тэгээ ер нь USD yen болон pound yen хоёр ойролцоо юм шиг боловч доктортой яг ингэж нэг зураглалын дагуу явах магадлал нь pound yen арай илүү байдаг. Арай илүү доктортой одоо янз бүрийн сонир хөдөлгөөн хийхгүйгээр ерөнхийдөө бол гайгүй ингээд явцдаг. USD yen болохоор зэрэг ер нь жоохон бас эвгүй. Тэгэхээр миний хувьд одоо доошоо хараад нэг ийм уналд орж ирээд энэ ловыг авчих юм бол харин USD-ийн дээр за нэг дэшигээ харж болж байна гэсэн үг. Тэгээд хамгийн гол нь одоо энэ зон дээр орж ирсэн байж болно. Гэхдээ энэ дээр орж ирэхдээ ингээд бүтцээ гол нь эвдэл shift хөдөлгөөнийг бид нар заавалч хүлээх хэрэгтэй. Тэгээд хэдэн цаг дээр shift хөдөлгөөн хүлээх вэ гэхээр daily дээр ингэж трендээ харж байгаа бол 4 цаг дээр shift хөдөлгөөнийг харах хэрэгтэй байхгүй баг цаг дээр биш гэсэн үг. За тэгэхээр одоо энэ уналтын трендийг чинь оройн жишээлбэл энэ дээр явж байна оройн. За энд ёроол үүсгэсэн. Ёроолоо shift хийгээд зах зээлд маань ерөнхийдөө уналт руугаа орж ирээд одоо pull back орж ирээд тэ за тэгээд дахиж унаад ингээд орж ирэх бүрэн боломжтой гэсэн үг. Тэгэхээр миний хувьд USD-ийг бол стил доош гарч байгаа шүү. За тийм байна. Тэгээд энэ сараас бишээ 4 сар тийм 4 сараас ахуулаад ерөнхийдөө public дээр ер нь одоо нэг daily бас сигналууд бас оруулаад эхлүүлэх зүгээр юм болов уу гэж бодоод байна. Ерөнхийдөө ID-гаа хуваалцаад тэ. За тэгээд энэ 7 хоногийнхын арилжаанд нь бүгдэнд нь амжилт хүсье залуусаа.